За сайн бацхан манайха нэгэн гоё маш модерн баригдсан шоурумнээс та бүхэндээ ээлжид лого эхлэе гэж бодож байна. Энэ бол ерөөсөө хотын А цэгт байрлах. За хуучнаар бол манайх Синик телевизийг илүү сайн мэдэх баг. Синик телевизийн байранд цоош нь сайн мотор гэсэн гайхамшигтай гоё шоурум дөнгөж өнөөдөр үд хаалга нээж байгаа юм байна. Бараг будг нь хангалтж байхад нь би дахиад ороод ирлээ. Сайн электроник гэдгийнхаа сайныг аваад сайн моторс цаашдаа эдгээр маань сайн хүнс гэдэг бүр хүнсний салбар руу орж байгаа маш тэлж байгаа маш томорж байгаа ийм гайхамшигтай компани байгаа. Олон жил би бас сайн электроник сектор тэр дундаа Huawei гар утсан дээр нь бол нэлээд сайн ажилласныг манайхан сайн мэдж байгаа байх гэж бодож байна. За ер нь бол Монголын автомашины зах зээл дээр сүүлийн 3 жил гээд хэлчихье. Хятад машинууд үнэхээр хүчтэй төрж орж ирж байгаа. Одоо миний мэдхийн л одоогийн байдлаар бараг 7-8 албан ёсны эрхтэйгээр Монголын олон компаниуд тэр дундаа Таван богд, Оч моторс, Номин гэдэг одоо том компаниуд маань оруулж ирж байгаа. Яг түүнтэй адилхан сайн моторсынхан маань Jet Tour гэдэг хятадын энэ гоё загварын машинуудыг 3 өөр загварыг оруулж ирсэн юм байна. За яг Jet Tour гэдгийг бол би өөрөө маш сайн мэднэ. Хандлаад орчуулах юм бол The Road of Victory буюу одоо ялтын зам гэж хэлж болно. Гэтэ яг англи энэ Jet Tour гэдэг нь айгүй гоё өөрмөц санагдаад байгаа. Одоо Jet гэдэг нь нөгөө тэрл хөдөлгүүр гэдэг тийм. Tour гэдэг нь одоо аялал гэдэг юм уу тийм. Тийм үднээсээ эдгээр маань enjoy life, enjoy travel гэж лого өгсөн болоо гэж би хувьдаа бодож байна. Jet Tour гэдэг машин ямар хятадын том компанид хамаарладаг вэ гэхээр бидний сайн мэдих Chery Group. За Chery Group бол одоо Great Wall, Chery гэдэг одоо Dongfeng гэдэг хятадын маш олон том корпорациудын машинуудыг би та бүхэндээ танилцуулж ирсэн. Яг түүнтэй адилхан хятадууд энэ сүүлийн 10 жил дэлхийн зах зээл дээр машинааруудаараа тэргүүлж байгаа. Энийний нууц нь юундаа байна гэдэг би олон машин танилцуулаад судлаад үзэхээр нэг л нууц байгаа юм байна. Бүгд барууны маш том компаниудтай 50% shareholders буюу эзэмшлээ нийлүүлээд тэдний ноу хавыг шинэ технологи, шинэ машинтаа шигтгээд ингээд босоод ирсэн учраас ерөөсөө хятад машин гэж хэлхийн аргагүй. Яг л барууны машин болцсон, барууны бүх дэвшил технологиуд энд шингэсэн тэр дундаа маш reasonable price буюу хятад одоо үн гэж хэлэхэд арай илүүдэхгүй байх гэж бодож байна. Маш боломжийн үнээр зах зээл санал болгож байгаагаар л онцлог. За энэ машиныг хараа хэдүүлээ. Сайн моторсын оруулж ирж байгаа Jet Tour X1 гэх загварын машин. Одоо ер нь машинууд би одоо хятадын бүх машинуудыг л танилцуулж байна, ревю хийж байна. Бүх одоо техникийн үзүүлэлтүүдтэй танилцж байгаа. Нэг ёсондоо одоо бүгд яг техник технологийн хувьд бол бүгд адилхан болчихсон. Одоо юугаар өрсөлдөж чинь гэж ерөөсөө дизайнераа өрсөлдөж чинь. Хин гоё дизайн хийж чинь, хин хүмүүсийг татхууз гоё өвөрмөц машин бүтээж чинь тэрүүгээр л өрсөлдөж чинь. Ягаад тэгэхээр техник технологийн дэвшлүүд нь бүгд адилхан нэг төвшөнд бүр тулцсан. Бүгдээрээ одоо байж болох бүх технологиуд бүгдээрээ энэ машинууд шингэсэн гэсэн үг. За энэ загварыг жишээлбэл хэн оруулсан гэж Porsche-гийн алдартай Hakan гэх түрк гаралтай дэлхийд алдартай дизайнер байдаг. Hakan гэдгийг одоо машин соногч нар илүү Porsche 918 Spider гэдэг загвараар нь мэднэ. Дэлхийд 1000 хүрэхгүй үйлдвэрлэгдсэн нэг ширхэг нь $2 сая зарагддаг ийм машин. Энэ машиныг хийсэн нөхөр энэ загварыг бүтээсэн. Яаж бүтээсэн гэж та бүхэн нэг юм анзаарч байна уу? Одоо энэ анивч байгаа гоё гэрлийг харж байна уу? Marvel-ийн алдарт Iron Man хэмээх нөгөө бидний хүүхдүүд байхтай бид нар ч гэсэн өөрснөө шимтэн үздэг нөгөө гоё киноноос санаа авч хийсэн. Яг ингээд харахаар тэгж харагдаж байгаа үстэй тий. За Marvel гэдэг одоо энэ том компани бол нэг хэсэг бол уналтанд орсон. Яг тухайн үедээ бол одоо өөрийнхөө бүх том дөрүүдээ бол ийш тийшээ зарсан. Жишээлбэл Spider-Man-ыг Sony зарсан байх жишээтэй. Тэгэхэд яг энэ Iron Man гэдэг киног тэртээ 2000 хэдэн онд 6 онд 7 онд гарахад бүүн болно гэж бодоогүй үнэхээр Marvel-ыг аварсан. Iron Man тоглолтог Роберт Дауни Jr. гэдэг бараг одоо насаараа надтай адилхан баг. Тэр маань ч гэсэн карьер нэлээд унжсэн. Яг энэ Iron Man тоглоод карьер нь өссөн жишээтэй. Нэгэн кино тэгж аварсан. Яг тэр загвараар энэ машиныг хийсэн. Үнэхээр гоё загвар. Та бүхэн одоо ингээд үзэх юм бол 1.5 турбо мотортой айгүй гоё спортлог газрын түвшнөөс одоо 21 см өндөр хамгийн гоё нь энэ бариул нь яг нөгөө одоо бид нар нөгөө Tesla бариул гэж яриа суудсан те илүү нөгөө одоо электрик канд байдаг бариултай адилхан
Доторх салон молон бол үнэхээр гоё. Ялангуяа энэ суудлал ингээд нэг юм спортлог. Яагаад гайгүй хаа спортлог гэж яриад байгаа гэж магадгүй. 1.5 мотор шүү дээ гэсэн. Мотор одоо уул жижигрээд байгаа. 1.5 турбо мотор супер хүчтэй болсон. Үнэхээр гоё мод болж байгаа юм машин. За дээрэс нь би орж ирээд энэ бүх загварын машинуудын асаач, гэрлийн асаач гэсэн. Та бүхэн одоо ингээд сонсож байгаа бол ямар ч дуу чимээ баг байхгүй шүү. Одоогийн моторууд ийм болцсон. Чимээгүй болцсон. Айгүй гоё болцсон. Энэ машинуудын нэг онцлог нь юунд вэ гэхээр алсаас 200 метрээс машинаа асаадаг. Энэ надад маш таалагдж байгаа. Ягаад гэхээр ер нь бол одоо өвлийн цагт гараж хэрэггүй машин гэдээ хэлчих болно. Ягаад би ингэж зөрөгтэй хэлж ийм гэхээр яг 2023 оны статистикаар Оросын зах зээл дээр хамгийн их зарагдж байгаа машин юу гэж Chery Group-ийн Jetour. Нэг өсөндөө Оросын хүүтэнд хамгийн төсвөртэй машин гэдгээр нь үшээ зах зээлээрээ мэдрүүлсэн гэсэн. Тийм учраас эдгээр маань та хүн болгон гаражтай байх алгүй шүү дээ. Гараж ч одоо үнэтэй болсон хотын төвтэй. Гараж тавих шаардлагагүй. Гэрээсээ гарлаа, алсын удирдлагчаараас шууд машинаа асаалаа. Гэрээсээ буугаад машинд орж явах хооронд чинь машин чинь халтсан байна. Маш хурдан хална. Сүүлийн машинууд одоо ийм болцсон. За яг мэдээж 3 загварыг би түрүүн ярьсан. XR Plus Jetour-ийн X70 Plus машин болгоноос 5 өнгөний сонголттой. Машин болгоноос 5 өнгөний сонголттой. Дээрээс нь салоны 2 өнгөний сонголттой. За хэдүүлээ яг энэ хоёр нь нэлээд том загвар. Аль болохоор жижигхэн загвар руу очиод үзье. Жижигхэн загвар нь дотроо хэр зайтай юм байна. Доторх нь хэр байна юм дээр сонирхъя. За уламжлалсаар энэ нүүр гэж ярьдаг те. Үнэхээр гоё хийцтэй, гэрэл чийдэн, энэний дизайн энэ төр бол нэр. Үнэхээр одоо энэ түрүүний миний хэлсэнчлэн одоо машинууд юугаар өрсөлдөж байна? Гаднах дизайнераараа өрсөлдөж байна. Доторх интерьерээр өрсөлдөж байна. Энэний доторх интерьер бол одоо нэг тийм лакшери одоо машин ямар байдаг яг тэрүүгээр ингэж хийгдсэн байгаа байхгүй юу те. За мэдээж энэ хэдийгээр 1.6 турбо мотортой жижигхэн юм шиг санагдж байгаа боловч 7 хүний суудалтай ялангуяа олон хүүхэдтэй гэрүүлэлт маш тохиромжтой ардаа 2 суудалтай ардаа 2 суудал нь мэдээж маш амархан энгийн ингээд унчин маш том багажтай ийм хөрхөн за дээрээс надад хамгийн гоё таалагдж байгаа нь нардлын дизайн те. Түрүүний нэмий хэлсэнчлэн нөгөө нэг мундаг загвар зохион бүтээгч одоо ийм гоё загвар хийж чадчихээн да. Тэгээ ингээд харахаар ямар ч хятад бичиг байхгүй те. Ерөөсөө одоо нэг хятад бичнээс их зугтаадаг болцсон. Хаанаас нь чарсан Америкийн ч юм уу, Европын ч юм уу гайхалтай гоё машин шиг. Тэгээд одоо хэдийгээр 1.6 турбо мотортой ч гэсэн 4 яндантай. Нэг осондоо маш хүчтэй л байна гэсэн үг л дээ. Өөрийнхөө бодиг бол одоо ямар ч төртгүйгээр чирээ явчихна гэсэн үг. За улам цэсээр ардталтан суугаад үзье. Би түрүүн өөртөө яг жолооны хүрдээ тааруулсан ардталтны ямар нэг хэмжээнд суугаад үзье. За би ингээд 172 см өндөр таваарш байгаа. Урдлын жолоочийн суудал арын миний өвдөгний хооронд 20 гаруй сантиметрийн зай байж байна. За толгооноос дээшээ 15 орчим сантиметрийн зай байж байна. Тэгээд одоо нөгөө л байдаг гоё панорамик люктэй бүх юм гар дор энэ ойдол дизайн энэ төр бол одоо энүүгээр л өрсөлдөж юм доо одоо хятад машинууд өөр юугаар өрсөлдөх вэ? Тэгээ яг би зүгээр энд та бүхэндээ нэг онцлог юм нь юу гэхээр 3 дэлгэцтэй. Дашбордоо урдаа дэлгэцтэй, хажуу талдаа 360 панорамик дэлгэцтэй. Дээрээсээ нөгөө одоо нэг климат гэж ярьдаг штэ. Одоо агаараа солих маяг бүхнүүд нь бас ийм таач дэлгэцтэй. Энүүгээр одоо үнэхээр гоё дизайн гоё юм надад санагдлаа. За дээрээс нь хөгжим. Тэр эр загвар нь Sony-гийн хөгжимтэй байсан. Тэр надад бол яг хөгжимчин үнийн хувьд бол гоё санагдсан шүү. За тэгээд гоё эвтэйхэн байгаа, бүх юм гар доор байгаа. Энэ төр бол супер байна дөө. Ярих юм алга. За тэгээд одоо нөгөө тойчж өгвөл одоо дуугчшгүй нөгөө олон технологийн дэвшлүүд чинь бүгд л ингэсэнтэй одоо нөгөө adaptive cruise control, line мэдрэгч, blind spot мэдрэгч, за тэгээд дийлэг, за урдлын 2 суудал, хөрдөг, халдаг, өрөөл халдаг одоо тэгээд дуртай тэгвэл үнэхээр дуусгүй тэр бүх одоо хичнээн ч мовдтой шавар гэдэг тэр ярих юм бол дуусгүй л дээ. Бүгд байгаа. Одоо нөгөө тэрүүгээр нэг айхтар өрсөлдөхөө болчих. Одоогийн машинууд юугаар өрсөлдөж гэхээр ерөөсөө интерьер дизайнер, exterior дизайнер гэж бид нар ярьдаг. Гадны доторх дизайнераар л өрсөлдөг болчих. За ийм гоё супер 3 хөлгийг Сайн Motors компанийн маань
Монголын зах зээл дээр танилцуулж байгаа юм байна. Ийм гоё шоурумтай болцсон юм байна. Сая би 2 давхраар нь түрүү нэлээ явж үзлээ. Одоо энэ 2 давхурд нь 5 банк одоо бас ирэх юм байна. Нэг осондоо нэг цэгийн үйлчлэгээд энэ дээрээ та бүхэн машинаа соргоход бүх төлбөр тооцоогоо маш easy байдлаар дээгүүр орж шууд хийгээд машинаа унаад гараад явах болцоотой юм байна. Дээрээс нь энэ шоурум маань ерөөсө хотын Аз иргэний төвийн төвд юм байна. Төвжил давтахгүйгээр зүгээр сайхан алхангаа ирээд энэ машинуудыг үзэж болох юм байна. Гадаа тест драйв хийх нэгэн машин бас та бүхнийг хүлээж байна. Сайн Motors компани урайг сая захирлан надад хэллээ. Аюу гоё таалагдлаа надад. Ягаад ч юм. Ямар урай гэж монголчуудаа монголчуудыгаа шинэ машин жуулгах гэдэг ийм урайтай юм байна. Тэгээ захирал надад их гоё тайлбарж байгаа. Ахваха нэг хэсэг одоо залуучууд бид нар одоо орон байр аавна гэдэг бол бас ингээл мөрөөдөл байлаа шүү дээ. Хизээж биесгүй юм шиг те. Тэгсэн одоо энэ ипотекийн зээл, янз янзын банкны одоо энэ гоё одоо үүсгэнүүд гарч ирээд залуучууд бид нар байр авдаг болцсон. Одоо яагаад монголчууд бид нар шинэ машин унж болохгүй юм бэ гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр би тэрэнд айгүй баярлалаа. Дээрээс нь би тэгвэл бас нэмэрлээд нэг юм хэлжлээ. Ганцхан шинэ машин жуулж байгаа биш ээ. Та нар буруу талтай өрүүлэлттэй машиныг зөв талаар сольж байгаа шүү. Энэ бол бүр том агуулга. А энэний цаана одоо нэг амнаас хайртай хүмүүс чинь одоо аваард орох магадлал энэ төргээд яриул зөндөө юм байгаа шүү чинь нэрээ тийм биш байгаа хөөе. Наа чинь ч гэсэн бас гоё юм байна. Тэгвэл хэдүүлээ нийлээд монголчуудтайгаа шинэ машин жуулаад зөв талтай өрүүлэлттэй машинд суулгуулах зүгээр юм байна гэж юм ярьж шүү. Энэ бас зүг болчихлоо. За тэгээд нэрээ нэг зүйлийг бас та бүхэндээ хэлж чинь нэгэнт урамшуул ярьсных. За энэ гайхамшигтай гоё спорт цагийн хөдөлгөөр бол одоо 85 сая төгрөгийн үнэтэй юм байна. Тэр түрүүний миний сууж үзсэн Jet Tour X70 Plus загвар маань 95 сая төгрөгийн үнэтэй юм байна. За энэ Jet Tour хамгийн гоё нь X90 нэлээд том энэ загварын машин маань 106 сая төгрөгийн үнэтэй юм байна. За ингээд нэг өсөндөө Монголд орж ирж байгаа бүх хятад машинуудыг зүгээр эл дараалтаа танилцууллаа. Ганцхан Jet Tour үлдсэн байсан. Өнөөдөр яг тэрийг л биелүүллээ. Одоо үүнээс цааш газар өгөө гэдэгтэй адилхан үүнээс цааш хятад машин өгөө гэж арай хэлж чадахгүй хаа. Ахаад нэг газар намайг дуудах бах. Дараагийн лайв хүртэл баяртай. Монгол хүнд шинэ машин. Сайн Motors